Халаасан хоол эрүүл мэндэд сайн уу, муу юу гэх мэт асуулт бидний дунд гарч ирэхээс ч өмнө магадгүй энэ төхөөрөмж галт тогооны маань нэгэн хэсэг болоод амжижээ. Бидний сайн мэдэх пэч буюу бичил долгионы зуух. Хээ та нар сайн уу? Тэгш хоёр байна. Тэгэхээр танаа галт тогоонд пэч байхгүй бол та сэтгэлээр унах хэрэггүй. Энэ удаагийн дугаараар хамтдаа пэчний талаарх маш олон нууцыг мэдэж авах болно. Бичлэгээ эхлэхээс өмнө манай сувагт subscribe дараагүй бол дараад бичлэгээ дуустал үзээрэй. Товчхондоо бол 1945 онд Перси Спенсер хэмээх эрдэмтэн хүчтэй богино долгионы ялгаруулдаг магнетрон гэдэг төхөөрөмж дээр ажиллаж байхдаа халаасандан байсан шоколадтай чихэр хайлж байгааг анзаарчээ. Энэ бол богино долгионоор хоол хүнсийг халааж болно гэдгийг нотлох анхны санаа байсан юм. За юуны өмнө бид пэч буюу бичил долгионы зуух хэрхэн ажилдгийг ойлгохын тулд бичил долгион гэдэг зүйлийг ойлгох хэрэгтэй болно. Сахилгын соронзон инспекторыг харуулсан нэг ийм завсар бий. Энэ зургийг та хүүхдийнхээ 10 жилийн физикийн сургуульчгээс харж болно. Үүнийг ойлгоход нэх амар хэцүү зүйл байхгүй. Энд харагдаж байгаа солонгийн 7 өнгөтэй хэсэг буюу сахилгаан соронзон долгионыг л хүний нүд харж чадна. Маш нарийнхан завсар байгаа үстэй. Тэгэхээр энд харагдаж байгаа энэ долгиос нь утас шиг зураг бол тэр гэрлийн давтамжийг л харуулж байгаа юм. Давтамж гэж чухамдаа юу вэ гэхээр долгион хэр хурдан дээшээ дараа нь доошоо хүрээд байгааг л хэлж байгаа юм. Захаас нь эхлээд харах юм бол ариадад долгион маш алгуурхан бас бага давтамжтай байна. Ариадад долгион хамгийн бага давтамжтай, хамгийн бага энергитэй. Энэ бол ариадад сонсох утсаар ярихад яагаад хор тавдар тусаад байдаггүй нь үндсэн шалтгаан болдог. Дараа нь бичил долгион ариадагаас арай их давтамжтай байна. Тэгээд бичлээс арай их хит тулаан туяа. Тэгээд саяны хэлсэн үзэгдэх гэрэл гэх мэт давтамж болон энерги нэгсээр гамма засвар дээр ирнэ. Тэгэхээр пэч дотор байдаг бичил долгион гэдэг юм нь энэ зургийн энэ хэсэгт багтдаг 2500 орчим мегагерц давтамжтай долгионы урт ихтэй ийм нүдэнд харагддаггүй долгион байдаг байх нэ. Тэгэхээр энэ долгионыг яг энэ давтамж юм хумтаагаар нэг төхөөрөмжөөр үүсгэж чадвал та бараг л хоолоо халаах пэчтэй боллоо л гэсэн үг. Пэчн дотор магнетрон хэмээх бичил долгион үүсгдэг төхөөрөмж байдаг. Эндээс бичлэг тарагдж байгаа ногоонгийн бичил долгион ялгарна. За магнетроны нөгөө талд металл хавтан байрлуулад бичил долгионыг буцааж ойлгоно. Буцаж ойсон долгион нь улбар шарангатай харагдаж байна. Магнетроныхаа яг хажууд нь дахин нэг ойлгож металл хавтан байрлуулад улбар шар долгионыг буцааж ойлгоно. Энэ мэтэр бичил долгионыг энэ хоёр металлын хооронд дахин ойлгож савлуулад л байна гэсэн үг. Гэхдээ энэ хоёрын хооронд өөр давтамж өнгийн долгионод хэлбэлцэхгүй энд харагдаж байгаа шиг хоёр л давтамжтай долгион нааш цааш ирж буцна. Тэгээд энэ хоёр долгион нь давхцгам нийлээд арай хүчтэй ийм цэнхэр долгион болно. Ерөнхийдөө энэ цэнхэр бас дээшээ доошоо хэлбэлзээд байгаа долгион таны хоолыг халаадаг гэж ойлгох хэрэгтэй. Тэгвэл энэ долгионы нөлөөгөөр хоол хэрхэн халдаг вэ? Тэгэхээр хоол болгонд ус тодорхой хэмжээгээр агуулгаддаг. Усны молекул маань нэмэх хасах хоёр туйлтай учраас бичил долгионоос болоод хоёр тишээ хазаана чичирхийлнэ. Хоолнд байгаа энэ усны молекулууд эргэлдээд бие биетэйгээ мөргөлдөөд хөдөлж байгаа болохоор халдаг. Гэхдээ энэ хөдөлгөөнийг нүдээр харах боломжгүй учраас та хоолоо халааж авах үнийг ажиглаж амжихгүй. Бичил долгионы зууханд хоол хийх нь уламжлалт шарх шуугинд хоол хийхээс ямар ялгаатай вэ гэдэг асуулт танд байж магадгүй. Пэч хоолыг дотроосоо халааж болгодог. Гадуур дотроосоо арай дутуу болно. Харин шарх шүүгээ хоолыг гаднаас нь халааж хоолны дотор тал руу гүйц дулаан намжлал халааж болгоно. Ийм учраас шарх шүүгэнд хийсэн хоол гадна талаасаа жаахан төлөгдчихэд байдаг талтай. Харин пэчэнд хийсэн хоолын гадна талыг шарх шүүгэнд хийсэн шиг шаржигнуур болгохын тулд орчин үеийн пэчнүүд дээрээ нэмэлт халаадаг элементтэй болсон. Ийм пэчтэй бол таны хоол гадна дотор талаасаа гайхамшигтай харагдана л гэсэн үг. Нэгтгэхэд нэг харах юм бол магнетрон гэдэг төхөөрөмжөөс бичил долгион гараад хоёр төмөр хавтан дээр ойгоод пэчний тасалгаа дотор савлаж байхдаа хоолыг халаадгийг бол бид мэддэг болсон. Үүнээс гадна магнетроноос гарсан долгионыг зөвхөн 100 дотгошин чиглүүлдэг долгионыг чиглүүлэгч байна. Хяналтын самбар хоолыг халааж хугацааны тохируулга, чадлын хэмжээ, брэнд чанараас шалтгаалаад бусад ухаалаг тохируулгуудыг өөртөө нэмж суйрлуулсан байдаг. За мөн дотор талд нь шилэн давтсан ба эргэлддэг мотор байна. Яагаад эргэлддгийг нь утгахгүй тайлбарлая.
Гэрлэн хурдыг гэртээ хэмжих боломжтой. Бидэнд шаардлагатай зүйлс гэвэл ердөө 2 ширхэг шоколад байх хэрэгтэй. За 1 пэч буюу богино долгионы зуух хэрэгтэй. Мөн 1 шугам хэрэгтэй. Эхний ээлжинд бид пэчнийхээ дотор талын эргэдэг хэсгийг эргэдэггүй болгох хэрэгтэй. За тэгээд шоколадоо ингэж байршуулад за пэчн дотор хий. Пэчи хамгийн дээд чадлаар минут орчим халаах хэрэгтэй. Гэхдээ та шоколадоо гадна талаас харж байгаад яг дөнгөж хайлж эхлэнгүүт нь зогсооход хангалттай. Бүр бүгдийг хайлуулж болохгүй. За шоколадоо гаргаж ирээд хайлж эхэлсэн хэсгүүдийн дундад загингийг хэмжин. Тэгээд тэрийг метрлүү шилжүүлээд бичиж дараа 2 төржүүлээ. Ягаад 2 төржүүлэх ёстойг нь утахгүй тайлбарлая. Тэгээд пэчнийхээ хойно эсвэл хаа нэгтээс нь өгдлөг хайж болох хэрэгтэй. Энэ бичгтэр энэ төхөөрөмжийн ялгаруулах долгионы давтамжийг нь энэ хойно бичсэн байгаа. Ямар хэмжээний богино долгион ялгаруулдаг вэ гэдгийг за тэгээд энэ тоог бас аваад саяар үржүүлэх хэрэгтэй. Энэ нь мегагерцийг герц болгож байна гэсэн үг. Тэгээд энэ хоёр тоог хооронд нь үржүүлэхэд гэрлийн хурд метр секундээр гарч ирнэ. Бодит гэрлийн хурдтайгаа бараг л ойролцоо байгаа биз? Тэгвэл яаж ингэвэ? Угтаа бол маш амархан. Гэрлийн хурдыг олох томьёо байна. За давтамжийг нь өрчих нь долгионы урт гээд. Тэгэхээр давтамжийг бид сая харсан мегагерцээр нь пэчн дээр мишээстэй байсан. За угтаа бол долгионы зуух буюу пэчн дотор цахилгаан энергийг бичил долгион болгон хувиргадаг сая дурдсан магнетрон хэмээх төхөөрөмж байдаг. За бичил долгион гэдэг нь бас л нэг гэрлийн хэлбэр. Гэхдээ давтамж багтаа учраас энерги багтаа байдаг. Тэгэхээр давтамж багтаа учраас долгионы урт нь шугамар хэмжиж болохоос их байдаг. Тийм болохоор бидний нүдэнд харагддаггүй гэрэл юм. Тэгэхээр богино долгионы зуух маань шоколадыг яагаад энэ тэнд нь ийм дугуй дүрстэй болгож хайлуулсан бэ гэвэл та бүхний харж байгаачлан бидний нүдээр харж чадахгүй байгаа. Богино долгион чинь үнэндээ нэг ийм хэлбэртэй шулуун жигд долгион биш. Пэч болгоно яагаад иргэдийн шалтгаан нь инээ. Ер нь бол богино долгион тэр орой болон ёроол хэсэгтээ илүү их энергитэй байдаг. Тийм учраас шоколад тэр орой болон ёроол хэсгүүдэд илүү ихээр дугуурч хайлсан гэсэн үг. Тэгэхээр нэг хайлсан хэсэг нь орой, нөгөө хайлсан хэсэг нь ёроол гэсэн үг. Харин бидний томьёонд хэрэгтэй зүйл бол долгионы урт байгаа. Тэгэхээр долгионы урт гэдэг бол 2 орой хооронд эсвэл 2 ёроол хоорондын зай юм аа. Харин бидэнд нэг орой, нэг ёроол хоорондын зай байгаа учраас энэ зайг 2-оо үржүүлэхэд л хангалттай гэсэн үг. Ийм долгионы урт болон давтамжин байхад бид гэрлийн хурдыг хэлбэрхан олж болно гэсэн үг. Гэхдээ энэ пэчтэй туршилт яг найдвартай туршилт биш шүү. Яагаад гэхээр богино долгионы энергийн тархалт нь тогтвортой биш учраас шоколад маань үргэлж ижил байдлаар хайлахгүй гэсэн үг. Ийм та бүхэн шоколад аваад идэх гэж байгаа бол хүүхдүүдтэйгээ хамт энэхүү шинжлэх ухааны сонирхолтой жижиг туршилтыг хийж болох нэ. Пэч ашиглахтай холбоотой олон нийтийн дунд хэд хэдэн буруу ойлголт байдаг. Окей. За нэгдүгээр бичил долгионы зуух ашиглаж буй эзэндээ хортой юу гэдэг ч юм уу те. Хариулт нь бол үгүй. Пэчийг зохиохдоо анханасаа л гадагш ямар нэгэн бичил долгионд цацрах ямар ч боломжгүйгээр тооцоолж хийдэг. Тэгэхээр таны эрүүл мэндэд ямар ч аюулгүй юм. Гэхдээ пэчн дотроо гараа эсвэл толгойг хийгээд ажиж болохгүй. Хоёрдугаарт пэчэнд хийсэн хоолны шим тэжээллэг чанар алдагдана гэдэг бас л үгүй. Харин ч эсрэгээр богино хугацаанд ус баг хэрэглэж хоол хүнсийг болгох нь витамин эрдэс бодисыг хадгалахад тусалдаг. Харин аюулгүй ажиллагааны хувьд бол богино долгионы зуухнууд нь хаалга нь төмөр тороор тоноглогдсон байдаг. Энэ нь хаалт болж бичил долгионыг зуухнаас гадагш харахаас сэргийлж дотор талыг харах боломжийг олгодог. Хэрвээ ажиллаж байхад нь нээвэл 100 автоматар унтарна. Зарим төрлийн аяг цавыг пэшент хийхэд хайлах, хортой хий ялгарх зэрэг аюултай байдаг учраас та зориултын цавыг ашиглаж хэвшээрэй. Металл эд зүйлсийг зуухад хийж болохгүй. Учир нь металл зууханд очиж үүсгэж зуухыг гэмтэх аюултай. За бичил долгион таны галтгооноос гарч асар өргөн хэрэглээнд бидний амьдрал тусдсан болсоор байна. Лабораторид бичил долгионыг янз бүрийн шинжлэх ухааны туршилт, материалын тест гэгт ашигладаг. За мөн гар утас, хиймэл дагуулын холбоо гэх мэт утасгүй холбооны системийг идэвхжүүлж, харилцаа холбооны салбарт чухал үүрэг үүсгэдэг. Цаашлах юм бол богино долгионыг радарын систем, цагаагаар хяналт, агаарын хөлгийг илрүүлэхэд ашигладаг. За бичил долгионыг эмнэлэгт магнетик резонанс имижинг буюу МРА төхөөрөмж ашигладаг. Одоорн судлал ариадууд ур наваагаар тэнгэр ирэхэст тэнд болж үзэгдлүүдийг судлахад ашиглана. За түүнчлэн Wi-Fi технологи нь утасгүй интернетийг дамжуулахдаа богино долгион тулгуурлан биднийг дижитал ертөнцтэй холбодог.
За тэгээ пэйжийн технологийн ирээдүйн чих хандлага нь илүү ухаалаг, хүний дуудах хамбандаг ойлгодог, дотор байгаа хоолны чигшлийг илрүүлж түүн таарсан цагийн болон чадлын тохиргоо хийж чаддаг, эрчим хүчний хувьд илүү хэмнэлттэй болох гэх мэт илүү хөгжүүлэлт рүү чиглэж байна. Мөн IoT буюу зүйлсийн интернеттэй холбогдож та ажил дээр байхдаа пэйжээ ажилуулах боломжийг олох болно. За ямар ч тач бичил долгионы 100 түүний ард байдаг технологи, физик шинжийг сониучрхан судалсан бичлэгийг маань дуустал үзсэн та бүхэндээ гүнээ талархаж байна. Нийгэмд маань эргэн тойронд маань юу ч тохиолдсон ба бид шинжлэх ухааны замаар л явах болно. Ер нь бол нийтээр арсеналаар сэтгэдэг шинжлэх ухааны чандалагтай болно гэдэг нь пэйж байсан ч хэрхэн ажилдгийг нь сониучрахдаг, харанхуй бүдүүлгээр айдаггүй, уншдаг, судалдаг, сонсдог, нэгтэлдэг, бас сурснаа түгээдэг байхыг л хэлэх үзээ. Их бэмб гарагт уулзгаая.